Ламаны өгдөг. Жианга 3 дугаар эхэлж байна. За тэгэд энэ ташрын бас энэ манай веб сайтын дээр одоо сүүлийн кикбоксing мэдээллийг сайн багтааж гисэн байгаа. За Монголын одоо кикбокстэй одоо оны төгсгөл нэлээ их одоо олон улсын болон дэлхийн холбооны одоо урилган дарагдсан ийм байгаа. За Muay боксing одоо дэлхийн яв тэмцээн ирэх 11 сард Таиландын Бангкокс хуудвал олон улсын кикбокс холбооноос зохиогдож байгаа дэлхийн яв тэмцээн ирэх 11 сард Испани улсад зохиогдсон. За энэ одоо Монголын кикбокстэй өрсөн урилгыг одоо олон улсын холбооноос болон Таиландын одоо Muay бокс олон улсын холбооноос өгүүлсэн. За энэ одоо болгон мэдээллийг бас веб сайт дээр тавьж өгсөн. За дээр нь энэ сонирхчдын одоо аврах шалгуурлын тэмцээнүүдийг ялангуяа хөдөө орнуудад ийм одоо тамирчдыг оролцуулах ийм боломжтой байгаа. За мөн одоо Монгол улсад одоо тулааны спортоор үйл ажиллагаа явуулдаг бүхий л одоо спорттой холбоотой клубүүд өөрсдөө хэрэг одоо хүсэх юм бол за энэ дэлхийн авто тэмцээнд оролцох ийм оролцох нь одоо нээлттэй байгаа. Тэгэхээр энэ кикбоксing мэн сайтад зочлоод мэдээллийг одоо дэлгэрэнгүй мэдээлэл авч за эргээд одоо энэ холбооны холбогдох улсуудтай холбогдвол за энэ сонирхчдын одоо энэ тэмцээнүүдэд оролцох юм боломж байгаа гэсэн мэдээлье. За энэ тулааны одоо 3 дугаар үед K1 гэж энэ одоо төрлийн 63 кг-ийн жингийн аваргын төлөө ийм өсөлтөнд одоо хагас шгшээл тулаануудаас үзүүлж байгаа. Тэр нь K1 гэдэг чинь карате, кикбокс, кунг-фу буюу тулааны одоо урлагийн төрлүүдээс хин кинг хаан бэ гэдгийг үзэх зорилттой K1 гэсэн төрлийг 1993 оноос хойш явж байгаа. За энэ бол одоо анх одоо бүхий л төрлүүдийг хамарсан бүх одоо тулааны урлагийн урсгалаар одоо тамирчин өсөлдөг байсан бол за сүүлдээ бас нэлээд боловсронгуй болж ингэж ирсэн. За одоо бол яг энэ мэрэгжлийн кикбоксing англил гэж энэ K1 World Max гэж ингэж тогтдог болсон. За World Max гэдэг нь бол яг энэ одоо дунд чингийнхэн 70-63 бол World Max тарилж байгаа. Тэгм залуучуудад зориулсан хоёр ч одоо тэмцээнийг хийж байгаа. За энэ бол нэг нь Youth гэж K1 Youth гэж K1-ы залуучууд гэсэн энэ англи байгаа. За нөгөөх нь Koshin гэж энэ зохиогддог болсон. Өөрөөр Японы сургуулиуд, ерөнхий боловсролын сургуулиудын дунд энэ аврагуудыг тодруулдаг ийм тэмцээн болдог байгаа. За хүнд чинд бол Grand Prix гэж ингэж болдог. За Grand Prix маань дотроо бас динамит гэж ингэж бас англиэлтэй. За энэ хамаагүй одоо өрсөлдөгчөө бас ч одоо юм байгамтай сая уг нь баруун гарт тоноглоо сая унчлаад тэгээд за харин Nokia-ийн 3 дугаар төгсгөлийг их гоё хийж өглөө тэгээд өшөөж байгаа энэ саяхаа одоо энэ сүүлийн төгсгөлд хийсэн шийдэмгийн тоглолтуудыг арай ихт хийсэн болов уу? Асал сайн ажилласан. За тэгтээ бол яа харахгүй. Одоо залуу тэмцээн саягаа бол ихтэй байгуулсан. За энэ дээр хөл за толгой маш хүчтэй болжээ. Хуурсан юм хуурмаг хөдөлгөөнтэй тэгээд за энэ дээр хараа өвдөгний өдөглөлт өсрээд одоо өдөлтөх оновчтой болсон байна. За ингээ одоо 3 шүүгч бол санал өгөөд тэрийг одоо оноо тэнцэх юм бол бас нэмэлтнийг одоо сонгодог байгаа. За энэ дээр за тэр болтлын Бэйли одоо тайлдаг бас юм дүрмтэй. За одоо магадгүй одоо нэмэлт одоо нэг юм сонгосон. Тэр энэгээр бас K1-ы дүрмс онтой байдаг. За кикбокст бол Бэйли тайлах хэрэгтэй. Бэйли тайлаад тэнцээ гэж бол байхгүй. Заавал одоо нэг юм ялдаг юм дүрмтэй. За энэ дээр одоо залуу тамирчин Гизамон Сайга ялж байгаа 63 кг ингээ хагас шигшээ шилжүүлж байна. But Ishikawa is going home. And Saiga is going through to semi-final number 2. There's some nice sportsmanship. It's good to see that the smack talk was there to sell the fight. They gave it all they had during the fight, but afterwards the Bushido code and the gentleman's conduct does come into play. Kazayamon Saiga through. And next up will be quarterfinal number 4 between Tetsuya Yamato and Yuki.
Дараагийн тулаан бол тун сонирхолтой өвөр мөц одоо тамирчид оролцсон. Ийм одоо тулаан байгаа. За бас л 63 кг-ийн одоо энэ шил